Тэр улс төрчид бол одоо худлаа pop рол тий ажиллах хүчин байхгүй нь одоо гаднаас бараг татаж ирээгээд юм утгагүй юм сүүл үед амар их яриад байгаа. Одоо мэдчихэж байгаа шүү дээ тий. Ажил хийхгүй, хойрог, одоо зар тавиад ирэхгүй байна. Гэвь иймэрхүү зүйл ярьж байгаа шүү дээ. Цалингийн үнэлэмж гэж юу ч байхгүй юм чи хин очих юм. Өөрөөсөө эднэр өөрөөсөө мэдгүй байгаа байхгүй. Сард тий нэг сая 500 мянга ч юм уу тий нэг баг цалин өгчөө тэндээс нь авдаг татвар нь ямар үлээ. Сар ингэж маха айд зулгааж гүрийж болсон мөнгөө манай залуучууд Солонгост очиод тий нэг арбайт хийгээд нэг 3 хоног арбайт хийчихээ тэгэл easy болчихж байгаа байхгүй. Би нөгөө өөрөө тэнд байсан хүн болохоор мэдчихэж байгаа байхгүй. Нэвтрүүлгийг дэмжигч UCare сэргэн засах төв. За сайн байна уу? Та бүхэнд сайхан өдрийн мэндийг хүргэж байна. Намайг бол Батчаргал овогтой бүх шандас гэдэг олон улсын хөрөнгөний зах зээл дээр Forex-ийн арилжаа хийдэг. За миний арилжааны одоо нэр бол эцэг трейдер гэсэн нэртэй. Одоогоор бол Forex арилжаа хийгээд бол 7-оос 8 жилийн болж байна. Эцэг трейдер Actem гэдэг бол байгаа. За тэрийг бол үүсгэн байгуулагч хүн байна. За би болохоор Солонгос улсад аялал жуулчлал менежментийн чиглэлээр төгсөөд 2014 онд Монголд ирээ. За яг тэрнийхэн дагуу бол өөр ингэсэн бизнесийг хийж эхэлсэн. Хүн болгоны бас сүүлийн үед хийгээд байгаа те. Кофе шопыг тухайн үед бол хийж исэн. Би өөрөө аялал жуулчлал чиглэлээр төгссөн учраас аялал жуулчлалыг бас хийж исэн. Хүүхдүүдийн сайн мэдэх Pororo shop Pororo гэдэг хүүхдийн киноны бол дэлгүүрийг бол Монголд хамгийн анх бол би оруулж ирж исэн ийм түүхтэй. Тухайн үе олж исэн орлого маань ерөнхийдөө арай бага юм шиг санагдаад амархан аргаар хурдан мөнгө олчихъя, амьдралаа жоохон дээшлүүлэе гэсэн үүднээс бол би анх арилжаа хийж бол эхэлсэн байгаа. Тэгэхэд бол манай нэг таньдаг ах санал болгосон. За 16 оны сүүлээр Forex гэдэг ийм зүйл байд юм байна. Forex-ийн зах зээл нь өдөрт 7-8 тэрлион доллар эргэлддэг зах зээлээс чи ингээд мөнгө ингээд аваа. Тэгээд бол би тэр хүнээс бол анх бол сурч эхэлсэн. Хүмүүс сонирхчих магадгүй энэ гар одоо ингэж баха яриад идэг гар одоо хэдэн долларын ашиг хийдэг юм болоо гэхэд би бол яг харуулъя. Энэ бол 155,270 долларын депозиттэй. За тэгээд 69,000 долларын бол таталттай. За өчигдрийн бол арилжааг харах юм бол за 82,000 долларын бол ашиг хийсэн өчигдөр. Ер нь бол айгүй богино хугацаанд бол хийсэн. Та бүхэн одоо тийм миний Instagram-ыг даах юм бол за энэ ямар арилжаа хийж явдаг нөхөргөө гэдгийг бол сайн харна. За хэдэн мянган доллар алдаж ийн хэдэн мянгаыг олдог вэ гэдгийг бол ер нь бол харах бол боломжтой. Манай Actem-ийн нэг залуугийн яг жишээг одоо ярий 79 доллар билүү 79-д 80 долларыг бол 6,200 болгосон юм бол тохиолдлууд бол байгаа. За энийг бол би бол баримтаар бол ерөөхдөө бол тавьж исэн. Ер нь Forex-ийн зах зээл бол маш боломжтой зах зээл яг зөв хийж чадах юм бол одоо нэг 25 долларыг 600 долларт нэг өдрийн дотор бас манай Actem-ийн нэг залуу бол болгосон. Түрүүчийн 7 хоногт юм уу да. Тэгэхээр бол бага мөнгийг бол өсгөх маш өндөр боломжтой гэсэн үг. Бусад бизнесээс бол хамгийн том давуу тал юм болов гэж бол би бол боддгоо. 3,025 долларыг бол 19,900 хэд бол болгосон байгаа. За тэгээд бол энэ ашгийг яаж хийсэн бэ гэдээ харах юм бол одоо YouTube яг доотлолт нь бол би яг энэний өмнөх бичлэгийг бол тавьсан байгаа. Та тэгэхээр тэр бичлэгээс та бүхэн үзээд эхний үед бол мөнгө олсноос илүү маш их алдсан. Бизнесүүдэд дампууруулж эхэлсэн. Pororo shop-ийн бүх орлогоор бол арилжаа хийсэн. Кофе шопууд дампуурсан дагаад гэр бүлээсээ салсан. Товчлуур дарахад мөнгө алдах боломжтой. Ер нь бол нэлээд эрсдэлтэй бизнес. Одоо ч гэсэн би бол хүмүүст бол бас зөвлөгөө өгдөг. Forex арилжаа гэдэг мөнгө алдаад алдсан мөнгөө одоо олох гэж юмаа процент тавих, хүнээс мөнгө зээлж арилжаа хийх гэж бодож байгаа бол яг тэр бодлоос ч ахуулаад та бол мөнгө алдсан гэж бол бодох хэрэгтэй. Хүн бол амархан аргаар бол мөнгө бол яг олж болдгүй юм байна гэдгийг бол би бол мэдсэн. Миний хувьд бол одоо бол тэр хэцүү үе даваад тодорхой хэмжээний амжилтанд хүрээд л явж байгаа. Одоо нэлийн өндөр алдагдлд ороод бол явж байхад бол би бол Forex-ийг бол ер нь бол хаяагүй байнгын суралцаад явж исэн. За тэг Forex-ийн хувьд бол нэг үг гэдэг баггүй 95% нь алдаж 5% нь мөнгө олдог гэдэг үг бол байдаг. За энэ бол 100% юм бол үнэн үг байгаа. Алдаж байхдаа юу ойлгосон бэ гэдгээр
За би энэ Forex гэдэг зүйлийг сурах хэрэгтэй юм байна. Хүнийг ингээд хар ухаанаараа бол дагах хэрэггүй юм байна. Эхлээд бол өөрөө ингээд хамаагүй ордог байжгаад за дараа нь сигнал гэдэг зүйлийг бол худалдаж бол авч исэн. Африкийн нэг Hypero гэдэг арилжаачин бол байдаг. За тэрийг би бол яг 2 жил бол дагаж бол арилжаа бол хийгээд тэрнээс хойш бол ерөнхийдөө бол миний арилжааны түвшин бол нэлээд бас өндөр болж ирсэн. Тухайн хүний сэтгэл зүйг их суралцсан, тухайн хүний арилжааны хэв маягийг суралцсан. Ер нь бол залуучуудаа би ч гэсэн хэлэхэд бол суралцах хэрэгтэй. Ямарваа нэгэн хүмүүсийг дагаж явах хэрэгтэй. Одоо тухайн одоо Африкийн хүний одоо би дагаа явж байхад бол сарын $45 байсан. За тэгээ би бол яг цаг тухайд ингээ өгөөд зөндөө мэдлэг хөрөнгөлүүлж бол авсан бол байгаа. Мэдлэггүй хүн Forex $100 хийлээ. Нэг тавч дараал секундын дотор алдна. Мэдлэг гэдэг зүйлийг бол заавал олж авах хэрэгтэй. Forex дээр бол ер нь бүх зүйл бол байгаа. Валютын ёслолууд байна, металлууд байна. За хувьцаач хүртэл байдаг шүү дээ Forex-ийн зах зээл дээр. За миний хувьд бол ихэнхдээ бол алтан дээр бол арилж байдаг. Алтыг худалдаж аваад зарах маягаар тиймэрхүү арилж байдаг байгаа. За над дээр бол маш олон залуучууд бол ер нь зөвлөгөө бол авах гэж ирдэг. Instagram-аар зөвлөгөө авах, за Telegram-аар зөвлөгөө бол авахыг хүсдэг. Бүгдэнд нь бол тий чадах чинээгээр бол хариулаад явдаг. За эндээс өнгөрсөн 7 хоногт нэг залуу надаас зөвлөгөө авах гэж бол орж ирсэн. Баха би ингээд мөнгө алдчихлаа. За хэдийг ингээ алдсан бэ гэсэн чинь $69,000 хэдэн сарын хугацаатай гэдэг чинь 3 сарын хугацаатай алдсан гэж хэлсэн. За чи хэдэн сар Forex-ийн арилжаа хийж байгаа вэ гэсэн чинь тухайн хүний одоо туршлага 5 сар. За 2 сард нь ингээд бага хэмжээний ингээд те жижиг ингээд мөнгийг ингээд бас ингээд өсгөөд ингээд за энэ юу болдсон байна гэд ойлгож жагаад өөртөө бардаад өөрхөн те хадгаламжаас маш өндөр дүнгийн мөнгө бол хийгээд алдсан тохиолдлууд байсан. Би ингээд эхнэртэй хэлээгүй, эхнэр хүүхдтэй хэлээгүй. Тэгэхэд ингээд би ингээд мөнгөө ингээд алдчихлаа. Тэгээд би бол тэр цэцлүүд юу гэж хэлсэн бэ гэхээр за одоо ингээд болоо. Одоо ерөөсөө алдсан хүн бол олохын тулд тэн дээрээ бүр илүү эрсдэл өндөр гаргана. Тэр залууд бол бүл ийм зөвлөгөө бол өгсөн байгаа. Ер нь бол Forex арилжаа хийхээс өмнө та юу хийдэг байсан юм? Тэрийгээ та үргэлжлүүлээ сайхан хийгээ явж. Тэр хугацаанд харин яах вэ гэхээр Forex-ыг суралцаад яв. Мөнгөө ингээд алдчихад тэр мөнгөө ингээд олох гээд ингээд ерөөсө залуучууд улаарад бол явж болохгүй шүү. Одоо тэр том алдаагатаа эргээд ухамсарлаад алдснаас илүү мөнгийг бол та олох боломжтой. Forex дээр бол хамгийн чухал зүйл нь бол юу гэдгээр шунлаад арах хэрэгтэй. Шунлаас болоод одоо айдас үүсдэг. За айдсаас үүсээд мөнгө алдаж эхэлдэг. Арилжаа одоо сурж байгаа хүмүүс бол хатуужлыг төрүүлж бол сурах хэрэгтэй. Тухайн хүний сэтгэл зүй тэгээд шунлаад арж байгаа үед бол хизээч бол Forex-ийн зах зээл дээр бол мөнгө алдах ямар ч боломж бол байхгүй. Мэдээний арилжаачин гэж бол ихэнхдээ бол явдаг. Forex-ийн хүчтэй мэдээнүүдээр би бол арилж яадаг. Алдах уу яваа, олох уу яваа тий. Одоогоор бол яг их олж байгаа ч гэсэн миний ер нь хамгийн өндөр алдагдал гэхээр ерөнхийдөө нэг $100,000 бол мэдээгээр бол алдсан. 4 сар 5 дахь өдөр байсныг би бол маш сайн сандаг. Тэр их мөнгө алдсан үе бол ерөөсөө бол толгооноос бол гардггүй. Голдыг бол зарсан, сэл хийсэн. Том зургаараа бол алтуул доошоо нэлээд бас уналт үзүүлэхээр бол байсан. Forex бол зургаар явдаг. За техник анализ гэдэг зүйлээр явдаг. Тэр нь маш сайхан ингээд бүрдсэн байсан. За тэгээд юу болсон бэ гэхээр нэгд өдөр өглөө 6 цагт маркет нэгдсэн. Миний одоо дансны ерөнхийдөө бараг 80% нь бол шатсан байсан. Би бол мөнгө алдсан байсан. Тэгээд тэн дээр яг юу болсон бэ гэдгээр яг хагас сайн бүтэн сайн өдөр нь Америкийн банк дампуурсантай холбоотой том мэдээлэл гараад бол алтуул дэшиг бол 300% бараг өсөлт үзүүлсэн байсан. Ер нь бол Forex бол хичнээн одоо мэдээлэл дээр одоо суурилдаг гэсэн гинти мэдээг бол бид нар бол мэдгүй. Техник анализ за ингээ маш сайн хийдэг хүн байсан ч гэсэн дэлхийн том банкуд дээр эргэлдэж байгаа мөнгө болохоор ямар нэгэн мэдээ гарах юм бол чарт бол хөдөлж эхэлнэ. Бидний зурсан одоо техник анализ бол хажууд нь юу ч биш бол болно. Энэ бол ер нь бол бас айгүй том сургамж бол надад бол болж исэн л да. Тухайн үед би арилжаа хийгээд шүн унтахтаа харахад бол $8,000-9,000 бүр ашигтай цэвэр ашигтай явж исэн. Өөртөө итгэлтэйгээс болоод маркет амардаг. Өдөр бол ер нь бол арилжаа бол хонуулах бол дургу бол болсон байгаа. Маркет одоо ажиллахгүй байгаа үед ямар нэгэн том мэдээ гарах юм бол бид нар бол хийж чадах зүйл үүч байхгүй учраас бол ер нь Forex арилжаа ч юм бол байнгын суралцаж явд энэ дөө. Сургалт болон өөрийн мэдлэг дээрээ би бол мөнгийг бол хайрлахгүй.
сургалтын одоо нэг танхим дээр очиод хэдэн залуучуудтай бол уулзсан байгаа. Өөр төрлийн бизнес хийдэг, крипто арилждаг ч юм уу ийм залуучууд бол байсан. За тэгээд надаас юу гэж асуусан бэ гэхээр $1000 одоо бид нар арилжаа хий. Өдөрт ашиг өрн хэдийг олох уу гэж бол хүмүүс бол асуудаг. Өдөрт $30 би ашиг их боломжтой гэдээ тухайн залуучуудад бол хэлсэн. Одоо инээс нь л дээ шууд тий. Ингээд $30 одоо өдөрт олд юм уу? За тэгээд би бол тэр залуучуудаас юу гэж асуусан бэ гэхээр та бүхний одоо 3-4 жил хийсэн хугацаанд ашиг ямар ашиг байгаа вэ гэхэд ер нь бол ихэнх нь алдагдaltaй бол байсан. Тэгэхээр бол бага зүйл гэлтгүү те $1000 өдөрт одоо $30 тогтмол хийгээд явах юм бол 600 орчим гарын доллар бол сарда олъё гэж бодъё. Энийг Монгол мөнгөөр яхад бол бараг 2 сая орчим төгрөгийн бол ашигыг тэр хүн хийж чадчихна гэсэн үг. Тогтмол ашиг бол хийх бол боломжтой гэсэн үг Forex-ийн зах зээл дээр. Forex болон мөрөөдө тоглоом хоёр ондоо зүйл. Forex-ийг бол хүмүүс бол юу гэж хардаг вэ гэхээр энэ нөгөө coin чин юм байна. Энэ нөгөө bet тавьдаг нөхөр байна. Ер нь ингээ бүх зүйл дээр ингээд оролцуулцдаг байхгүй юу. Тэгээд мөрөөдө тоглоом бол сайн мэдгүй. Би покерч тоглож мэдгүй. Одоо покер тоглоод ч юм уу нэг модноос шалтгаалдаг зүйл биш. Энэ бол одоо 100% мэдлэгээс бол ер нь шалтгаалдаг. За Forex-ийн хувьд юу вэ гэхээр та чаддаг бол яг тэр хүмүүстэй адилхан та мөнгө олох боломжтой. Бид нар хоорондоо бол одоо ямар ч өрсөлдөх шаардлага бол байхгүй. Өдөрт 8-9 тэрлион доллар эргэлдэж байгаа олон улсын зах зээл дээр бид нар ямар нэг өрсөлдөөн бол байхгүй. Би ихэд одоо хажуудлын найздаад энд би одоо заагаад өгчих юм бол энэ одоо миний мөнгнөөс авчих үү гэсэн тийм айц бол Forex дээр ерөөсөө байхгүй. Та чадчихлээвэл та мөнгө авах боломжтой. Миний хувьд тэгэхээр тодорхой хугацаанд арилцсан туршлаган дээр одоо үндэслэж бол хүмүүсээс одоо тий инвестмент авдаг мөнгө авдаг. Миний балансын хувьд тэгэхээр би арилждаг баланс ерөөхдөө $50,000 байдаг болохоор миний хувьд гэх юм бол тэр хүмүүсээс 50,000 инвестмент бол авч арилждаг. Мэдээж эн чинь бизнес болохоор тий харилцан хин хиндэ ашигтайгаар ер нь бол $50,000 өгөөд ашигаа 60-40% хуваахаар бол авдаг байгаа. За хамгийн сүүлийн жишээ бол би миний одоо тий сошиал сувгийг дагдаг манай залуучууд бол мэднэ гадаад хүнээс $360,000 инвестмент авч бол арилжж байгаа. Тэр хүн бол $500,000 одоо Forex-ийн аккаунтыг цэнэглээд баг $200,000 алдсан тийм хүн бол байсан. Тэгээд миний зарчим бол нэг 60-40 харьцаатайгаар ашигаа 60-40-оор хуваана. Яг академийн залуучуудаасаа би бол мөнгө бол авдаггүй. Харин мөнгийн айл болох өсгөж өгөхийг боддог. Бусад арилжаачдаас ялгарх зүйл бол байгаа. Би бол нэлээд эрсдэл өндөртэй арилждаг. $50,000 одоо 30% шатаах юм бол тэр инвестмент бол зогсдог байгаа. $50,000 бол багада сарын дотор $10,000 ашиг хийж өгнө гэж бол аваад тэгж бол явдаг байгаа. Тухайн хүний гар дээр цэвэр очих ашиг нь $10,000. Наад хүн чинь мөнгөтэй хүн байж яагаад одоо хүмүүсээс инвестмент аваад ингэж багдгүй те? Та бүхэн ч гэсэн асууж магадгүй ч те? Харилцан хинхэндээ одоо өгөөчтэй зүйлийг хийж аваад тэр хүнд мөнгө байна, надад мэдлэг байна. Залуучуудаа бас хүмүүстэй өөр зүйлээр биш юм аа гэхдээ ядахтай мэдлэгээрээ туслаад бол ер нь бол явж байгаа. Бусд одоо нэмэлт одоо орлого олъё гэж байгаа залуучуудаа зориулаа тий хүсвэл сонирхол тий Forex арилжээ гэдээ мөнгө олж болдсон шүү гэдгийг бас одоо харуулах зорилгоор бол сургалт бол ерөнхийдөө удахгүй бол хийж эхэлнэ. Forex-ийг сонирхож байгаа хүмүүс манай сургалтанд бол хамрагдах бол боломжтой. Миний яг хуу бусад арилжаачнаас одоо өөр нэг зүйл бол байгаа. Бүх юмаа real хүмүүст харуулдаг. За би сургалтын дээрээ ч гэсэн яг real аккаунтн дээр арилжаа хийн. Би өнгөрсөн цаг дээр ер нь бол хичээл бол заадаггүй. Дандаа ирээдүйн цаг дээр ерөнхий бидний одоо төвлөрж байгаа зүйл бол онлайн сургалт. За онлайн сургалтын хувьд гэх юм бол real дансан дээр, real цаг дээр хизээч одоо өнгөрсөн цаг дээр би бол юм бол заахгүй. Өөрөөсөө тайлбарлаад бол явчихноо. Танхимын сургалтын дээр бол манад бол 2-3 бол багш бол зэрэг ажиллана. Манай сургууль дээр хурж ирээд бол суралцах боломжтой. Та өнөөдөр маргааш магадгүй маш олон удаа алдагдал хүлээж болно. Гэхдээ та ганцхан зүйлдэлдэг санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэдэгт та үүнийг л өөртөө амлал. Битгий зогс, битгий бууж өг. За манай эцэг трейдер Актем нодлон 6 сараас эхлээд нэлээд том брокерт бол хамтарч ажиллаж эхэлсэн. Paperstone гэдэг брокерт бол хамтарч бол бид нар бол ажиллаж бол эхэлсэн. За Paperstone брокерийн хувьд гэхээр дэлхийд нэлээд дээгүүр ордог брокеруудын нэг байгаа. Хамгийн гол одоо багж бол
одоо брокер бол байдаг. За тийм болохоор би бол Paperstone брокер дээр бол ерөнхийдөө бол арилжаа бол хийдгээ. 9 сараас 6 сар хүртэл бол миний маш идэвхтэй арилжааны үе. Энд чинь бол оюуны хөдөлмөр шүү дээ. Хүмүүс одоо биднийг харахад бол коноп дараад мөнгө олоод байна гэж бол боддог. Ингэж их ажилласны дараа бол би бол зуны 3 сар бол ер нь амрах дуртай. Гадаад дотоодгүй ерөнхийдөө бас аялаар бол гэр бүлээ дагуулад тэгэд явдаг. Монгол мөрөөдөл гэдэг байгаа шүү дээ. Гадаадд очиж одоо ингээ ажил хийж амьдрах ерөөсө хүн болгоны сонирхол болсон. Нэг талаас нь харах юм бол яг өөрийнхөө амьдралыг дээшлүүлэе гэж бол бодож шүү дээ. Нөгөө талаас нь харах юм бол төрийн дээр байгаа хүмүүс бол залуучуудынхаа сайхан амьдрах боломж нөхцөлийг бол бүрдүүлж чадахгүй байх гэж бол миний хувьд харж байна. Солонгост ажиллаж байгаа хүмүүсийн одоо ингээд харах юм бол өдрийн за 100-аас $200 бол олоод явж байгаа. Тэгэхэд бол Монголын цалинг бол та бүхэн харж байгаа шүү дээ. Доллараар бодох юм бол өсрөөл $300-аас $400. Иймэрхүү байдлаас болоод бол манай Монгол залуучууд гадны орон сонгож явж байгаа. Залуучуудыг харах юм бол би бол буруутгахгүй. Гэхдээ та бүхэн нэг зүйлийг ер нь ойлгох хэрэгтэй залуучуудаа. Бие зовоогоод авах шаардлагагүй одоо ажлууд зөндөө байгаа. Солонгост бол өөрөө бол ажиллаж исэн, одоо сураад ажиллаж исэн хүн би бол сайн мэднэ. Өдөржингөө би юм өргөөд 70-аас 80 мянган вон олдог байсан. Одоо би яасан бэ гэхээр заавал тэхийг шаардлага байхгүй гэдгийг одоо ухаарсан. Би одооний хийж байгаа ажилласаа бол хангалттай мөнгө олж байгаа. Зарим хүмүүсийн хувьд яг мэдээлэл дутуу байдаг болохоор би бол ингэдэм болов гэж бол бодож байгаа. Ерөөсөө л өөр зүйлүүдийг ерөөсөө харахгүйгээр би заавал хүнд хүчээр ажил хийх ёстой юм байна гэдээ ойлгоцсон. Солонгос намайг сурж байхад бол нэг багш хэлж ирсэн. Хөлсөө гаргаж одоо олсон мөнгнөөс толгоогоо ажилуулж олсон мөнгө нь арай их мөнгө олдсон шүү гэдгийг бол надад бол хэлсэн. Иймэрхүү зүйлийг бол би бол ерөөдөө баян хэлье гэж бол боддог. Forex арилжаа хийж байгаа хүмүүст маш их давуу талтай. Хүний доор ажиллахгүй, хүн загнуулахгүй, цагт баригдахгүй, хүссэн газараасаа ерөнхийдөө интернеттэй байхад л та ерөнхийдөө Forex-ийн арилжааг бол хийчихнэ. Энгийнээр тайлбарлах юм бол 8 шарга бид нэр очиж мөнгө солиулдаг те. Ченжүүд нь биднээс авсан мөнгөөрөө нэг баг зэргийн ашиг хараад бусд хүнд зардаг. За ерөөсөө Forex бол монголоор шууд хэлэхэд бол 8 шарга юм уу да. Боломжоо ашиглаад их орондоо сайхан амьдарцгаая. Thank you.